Баяр наадмын тусгай дугаар SV podcast 7 сарын 8-ны даваа гарагаас мэдчилж байна. Тэгээд энэ удаагийн тусгай дугаарт минь за Мянган Баярах маань оролцож байна. За Мянган Баярахын хувьд үзэгчдэд бас өөрийгөө товчхон танилцуулчихгүй. За ямар ч үсэн ирсэн баярлаа. За баярлалаа. Зуншлаг сайхан. За зуншлаг сайхан байна. За би Говьт аймгийн Бэгрэл сумын хэрээд Авдорч Мянган Баяр гэж юм байна. Аймгийн Начин золтой, аймгийн алдар туяач, сумын хойш толгооны тэргүү. Сумын иргэдэд хурлын төлөөлөгч тийм хүн байна. За Мянган Баярах урилга хүлээ авсан баярлалаа. За одоос үндэсний баяр наадам маань болох гэж байна те. Тун удахгүй хэд хоногийн дараа. За Мянга гэд дууд явуучих байхаа. Тий, Мянга гэж дууч. Одоо сүүлийн үед чи манай найзууд нэг залаа Мянга гэдэг одоо тэгдэг болцсон байлээ одоо сүүлийн үед. За хоёлын яриагаад үл эндээс эхэлнэ. Залаа Мянга гэж юу гэдэг вэ? Ямар учиртай? Энэ нэг ийм хүчтэй байгаа. Би нэг бас нэг үндэсний ууламжил гээд хурдан морь хүчүүд шагаан харваачтэй залаа тэмдэг малгай хийдээ. Тэгээд нэг П сагныхаа нэрийг Авдорч Мянган Баяраа залаа Мянга болго өөрчилчихгүй. Та өөрөө 9 жил тий. Тэрнээс хойш манайхан залаа гэдэг энд хүмүүс явж байхаар л хийдэг болсон байлээ. За уяачдын за сур арваачдын за мөн бүгчүүдийн малгайны залаа гэж байгаа гэж ойлгож болох уу? Тий. Гурван уяач, бүгчүүд, шагаан харваачд. За. Одоо энэ үндэсний гэсэн бүх спортын залаа тэмдэг малгайг л хийж байна. Одоо тэгэхээр нь ерөөдөө өтгөө нэг аймаг сумын алдарт уяач нар нэг улсын алдарт уяач иймэрхүү хүмүүс их л хийж байна да. За одоо ер нь хийгээд хэдэн жил болж байна да? За нэг хийгээд нэг 2 3 жил болж байна. За энэ жилийн хувьд бас захиалга их байв уу? Энэ жилийн үед нь захиалга их байна. Одоо бас нэг баяр наадам болох тэгэхээр хүмүүс одоо нэг наадам араа ангарах гад олон сумдын 100 жил болох гад одоо манай баруун тишээ хичээл Увс аймгийн 100 жилийн болох гэж байна. Баруун бүсийн хурд болох гэж байна. Тэгээ Увс аймгийн 6-7 сумын 100 жилийн гэдэг. Яаш нар нэгэл бүгд залаа тэмдэг малгайгаа авъя гэж захиалал. Тэгэл одоо аранга дундгоо дорногоо гэл аймагуд нэлээд олон сум 100 жил болж шүү. Мянгагийн хувьд ер нь за одоо нэг 2-3 жилийн хугацаанд за малгай залааг нь хийсэн байгаа шүү дээ. Ер нь багцаагаар хэд орчим одоо аймгийн алдарт, улсын алдарт бүгчүүд одоо сайхан уяач нарын хэд орчим малгай хийв? Хэдэн малгай ер нь дунджаар? За ер нь дунджаар нэлээ их хийсэн бохоо. Одоо яг тэд дэрэг нэг тоо могноос хал мэдэхгүй байна. Тэ бол ер нь нэг одоо цагаан сарын үеэр бас нэг аймаг сумын алдарт уяач нар голцоо төрдөг. Тэгэхээр л захиалга их маш ихтэй. Манайхан ч бас нэг гинт одоо нэг 3-4 хоногийн өмнө алдарт боллоо гээл. Захиалга амир гинт орж олон бөөмбөнөр орж ирэх. Гив гинт алдарт болоод баяр наадмын үеэр өмнөх нь алдарт боллоо. Нэг бас нэг сумын аймаг сумын хасаг дараалт нэг өгчтэй юм шиг бай. За манай сумаас тэдэн хүн аймгийн алдарт болно, тэдэн хүн сумын алдарт болно гэдэг. Тэгэнгүүт нэг тухайд байж байгаа нэг дарга нар нь одоо тэгвэл за танаа сумаас тэдэн хүн аймгийн алдарт уяж сумыг боллоо шүү. Малгай тэмдэг залаагаа бэлдээрэй гэж хэлдэг. Тэгээ нэг хөдөөний малчигаас яарал за тийм юм болсон байна одоо танахаас ламаараа нэмэр гэл. Энэ тийм гачаа. Тэгэхээр бас яг баяр наадам дөхөөд бүр ойрдсон үед бас гівгэн захиалгууд их орж ирд юм байна тийм үү? Тий, ер нь бол баяр наадам цаасраа их захиалгууд их орж ирдэг. Тэгээ би чи анхны жил ер нь жоохон шинэковдод мэдгүй байсан. Сүүлийн нэг 2 жил бол ирэхэд нь одоо нэг малгайг одоо хэн 56-аас нэг 62 нэг 2 трансфер ч юм уу гэл хийгээд ирэхэд нь бэлтчихдэг болсон. Тэгэл хүмүүс нь за ариг дөрөнд хийдгээл нөгөө аймаг сумын алдарт уяач цол авч байгаа хүмүүс ч удаас чинь 3-4-8 аргаар болж байгаа. Тэр залаа малгайг ирэхэд нь бэлдээд тэгэл тавьсан байт. За Мянгагийн хувьд сая ярьжлаа аймгийн начин. Тий. За бас сонирхолтой түрүү нэг орж ирээд хоёлаас бэлтээ байж та ярьжлаа ханаас морь уйдаг байсан. Тэгээ буцаад барилдаа нар орсон. За буцаагаад морь уйж гэсэн гэдэг чис энэ талаараас та дэлгэнгүй яриач. За тий. Би анх 2003 онд манай Бэгрэл сумын малын эмнэлгийн 80 жилээ гэж болоод 9 сарын 17-нд анхны юм да одоо 3 онд ч намар морь уралддаг, хавар уралддаг тийм үе цаг байсан. Тэгэхэд манайх нэг малын эмнэлгийн 80 жилээ байгаад нэг 21 их морь сумд уралдаад 21 их морь анх уралдаад манай нагц цахын
мөр аймгийн амар төвшинж тэргүүний шаргамаар анх би ууж төрүүлгэж байлаа. Анх хэрн уяачлах одоо замлыг манай буурал ээж миний том наагцах. Амар төвшин гэдэг энэ хүн аймгийн алдарт байж пүүж өгөж хүн дээр намайг анх шав болгож авч үзсэн. Аймгийн алдарт байж. Тий, бигри. Одоо манай бас нутгийн ах. Тий, нутгийн сайхан буурлах гэсэн байдیں۔ 60 жил 50 жилээр Гаалт аймгийн баяр наадамдаар мөр төрүүлгэж ирсэн. Газар амаг үзүүд их мөр төрүүлгэж ирсэн. Тэр хүний бас шав болоод нэг 2008 он хүртэл би мөр хийсэн. Тэгээд бас нэг тодорхой хэмжээнд тухайд ч одоо нэг аймгийн баяр наадам, сумын баяр наадам гэдэг чинь нэг өдөр 7 сарын 10-нд болдог. Тэгэхээр нөгөө аймгийн бүсүүдийн наадам гэдэг нь болдгоо байсан. Тухайд. Тэгэл нөгөө хэдэн багийн өдрөлгөөд болно. Бас нэг хэдэн ургийн баяр цөөхөн болдог байсан. Нэг энд хүмүүсийн нэрмжт наадам гэл. Тийш тийшээ тэгэл мордоо хөтлөөл бид нар юу яалаа штэ. Одоо тайлах нөгөө мор малж ачдгаа байсан. Дан хөдөлдөг. Аймгийн баяр Ачиж явдгүй. Одоо бол тэгээ портер байна л ачиж. Одооны мордооч их гоё болсон байж та. Портер унаал бонгодор унаал тэгээд энэ бүгд явчихдаг болсон. Шууд аймгаас сумаасаа портер татчихтал улсын наадам дээр яваад уралдаж буцаа явчихсан тийм. Ер нь тийм болцсон. Одоо ч нэгээс юмны хөгжлөө бас дагаад тийм болчих. Тэгээ 2006 онд Гаалтай аймагт баруун бүсийн даншиг наадам гэдэг боллоо. За тэгэл даншиг наадамд анх очимоор уралдана гээл тухайд би чинь 16 долоотол байсан. Бигрээс гараал явлаа. Нутгийнхаа бас нэг хүмүүсийг дагаал хоошоо. Манай нэг буурал уяаж болохоор машинтай явж байгаа шүү дээ. Би надад хариуцаад өөрөө хөтлөө явж байгаа шүү дээ. Манай сумч аймгийн төвөөс 118 км. Овоо жоохон зайтай. Тэгэл яваад нэг өнжөөл орж байгаа хгүй аймаг руу. Мөр их газар дээр очиад уралдлаа. Одоо тухайд ч би нэг бодоод байгаа. Дандаа улсын том цолтой уяаш нар. Би голд очиод бууцсан байдгийг. Хамгийн дээдлийн одоо мандлагын дүрж байдаг. Мандлагын дүржийн дээдлийн аргад хамгийн дээдэлтэй нь Монгол улсын алдарт байж Туанжуу гэж хүн байсан. Одоо Юнтэм гэмээр захирал ганд өмрийн тэр хүний уяаны доотлолт. Манай хойтолд болохоор юу ирээд буцаа. Өвранга Монгол улсын бодлоо яаж. Тухайд тоноосон гаж улсын аймгийн алдарт байсан баг. Улс мөсөн зүйл аваагүй байсан баха. Тоносонго хооноо хойлд. Яг урд дор болохоор Баянгарын Монгол улсын алдарт байж залбаа аймгийн алдарт байж одоо улсын цол авцсан баха. Амар санаа гэдэг. Тэр ахгүй урдталтаа манай урдаар. Яг манай доотлолт болохоор Улс аймгийн яг Монгол улсын алдарт байж Баатарч уу гэдэг. Тэр Баатарч уу гэдэг ахтаа бас би их сайхан танилцж байсан. Одоо улсын чинь тогтох шаргалын Монгол улсын алдарт байж хүн байдیں۔ Тэр хүмүүс бүгд ицсэн байсан. Тэгэл би өөрөө мороо харуулна. Би ч нэг хязаарлантай, даагтай өөрөө. Манай нааг цах болохоор эрдэнэлэг бас нэг аймаг ялгад байж хүн байсан. Тэр нэг азагтай. Манай нааг цахын бас нэг соёолон. Тухайд манай нааг цах Гаалтай аймгийн Мөрийс дууштай холбооны тэргүүн гомжоо гэж. Тэр ахын нэг соёолон. Тэгээ нэг 4-5 адуутай. Тэгэл бид нар чинь сонгоно. Эднээс мордож өндөр амар сайн л явж байна. Тухайд би ч мордо суманд уралдаг уяач одоо гинт аймаг улсын бүсийн урлаган дээр уралдахж бас. Тийм тий. Юм бодож байгаа шүү дээ. Гинт том наадам дэр гэдэг чи хөө том наадам гэдэг чи юм байдаг юм байна. Юу нэг миний нэг хэдэн сумын наадам сумын багийн өдрөлдөг өдрөлдөг хэсгүү гэдэг чи. Биш байгаач. Бас тухайд сандралтай. Тухайд бас сандралтай. Тэгэл явлаа. Нэг 50% хвцаал гэсэн баг. Хязаарлан маань одоо манай халиу үрээ байсан. Манай өөрийн унган. Тэр халиу хязаарлан маань л яг хүмүүсийн урддоор одоо тэр манай аймгийн мөр барийн нуудлыг дэрстэй нэг жоохон зам байт. Тэн дээрээс нэг 200 м гарах яваад барайл орж идэг. Ойрхоо. Одоо тэр 2004 оны улсын бүсийн уралдааны бичлэгэн дээр байхгүй юу? Дөрвөөр орж ирээд. Тухайд Монгол улсын алдарт байж завхны сант мартсан бурмын басамжийн хэрвээ бигэр сумын 1000 м хэлдүүрээ ирээд. 4-5 орж ирлээ. Энэ хоёр айрдах нь эхний 5 уруу нэлээд салтсан. Тухайд цаан далаагаа залж. Би тэр сайн тод самд. Тэгээ бас дараа нэг бичлэг мэшлэг үзчихсэн. Яг хүмүүсийн бодлыг үзүүрд орж ирээд халиураа маань дарж унаад хүүхдтэйгээ. Тэгээ дарж унаад манаас нэг цагдаан нарыг бүтэн ингээд нөгөө хамгаалт авчих яаж явуулах вэ?
доошоо гарал нөгөө унаад морин хүүхдэн ч унаад хоцорлоо, морин ч босоод доошоо тавьчихлаа. Тэгэл нөгөө доошоо нөгөө яваад буцаж эргэж ороод 12 3 болж ирсэн. За анх нэг тэгд нэг одоо улс бүсээ аймгийн том баяр Гэтэ бас сайн оролцсон байх шүү те. Тэгээ ер нь санаад ормооргүй ер нь Том амжилт нэ. маш том одоогоо бодоход том амжилт байсан байна. Тийм ээ. Тухайн жилээ бас манай сум нөгөө их Монгол 800 жилгээд болж байсан шүү дээ. Монгол улс даяараа. Тэгэхээр чинь би бас нэг Тэр чин хэдэн онд 2006 онд тий. ах トゥ 3 атон сумынхаа баяр наадамд аагийн намайг үзүүлэх болоо шаргад ага. Хязгаарлал үрээгийн 3 дахиулаад. Тэр халиу үрээ маань соёл амаг зүтчихсэн. Нэг хоёр нэг ах トゥ 3 одоо их Монгол 800 жилээр нэг 3 бас нэг ихний нэг сумынхаа баяр наадамд айраг дөрүүлгэлээ тухайд бас их л баярлжаад анх одоомор. Тэгээд 2007 онд манай нэг нацхын хөрмөр ба хүрээ азрах сумынхаа наадам төрүүлээ. За манай даншиг хүрэн гээд нэг хөрөн дааг бас төрүүлээд. За тэгээд нөгөө шарга маань дааг болсон шарга шүдлэн болоод амаг үзв. Нөгөө шарга дахиад соёлон болоод 3. Тэгээд нэг 6 насны мөр үед 5 мөр авч ялаад одоо. Та тэгтээ бас ер нь бол бас нөгөө нэг бүх барилж байгаасаа илүүтэйгээр ер нь морьтой бас тэгэхээр нилээн ноцолсон юм байна тий. Тий би ч өөрөө ер нь хараагаасаа хөдөө малтаар өссөн. Одоо мал гээл ер нь байнга найцсан явж байдаг. Ер нь сургууль мургуулд суухаасаа ер нь л мал л гэж хэлсэн шүү дээ. Тэгэл байжсэн. За бас яг дахиад нэг юм асуучмаар байна. Мингахын хувьд одоо яг хүүхэд байхдаа ч юм уу эсвэл яг одоо өнгөрсөн жил ч байсан хамаагүй. Яг энэ баяр наадмын хамгийн дурсамжтай жил чинь ч юм уу те. За эсвэл сэтгэл тоногсон яг тэр баяр наадам хизээ болж ив яагаад гэд асуумаар байна л да. Тэглгүй яхаа бас зөндөөл морь энэ тэнд айраг төрүүллээ. Гэтэ хамгийн гой дурсамжтай наадам бол би тэр 2006 оны наадам байдаг. 800 жилтэй. Их Монгол 800 жил. Тэгэл 7 онд мороо гэж уйж байгаа л гів гинт намарна. Тухайд би нэг манайх нэг багийн өдрөлг гэж болдог байсан. Тэгэл нэг манай найз аймгийн одоо арслан алтан шагаа гэдэг жиргалзагны алтан шагаа гэдэг манай найз сайн барилдаг. Тухайд сумынхаа баяр наадамд 2 дараалал төрүүлсэн. Сумын заа байлаа. Сумандаа 2 төрүүлсэн. Сумандаа 2 төрүүлсэн сумын заа. Тэгээд нэг 4-р өдрөлд гэдэг нэг наадамд оруулаад нэг 32 их барилдана. Тэгээ бүх нь хүрхгүй манай нэг найз бүтээр гарчихгүй юу. Дээлтэйгээ 20 мянга гэсэн бол гараад ирлээ. Тэгэл би ч бас тухайд бас гохин зайл гэргэлж байгаа шүү дээ. Манай нэг сууж ясаа ах тэгжсэн. За энэ жил ер нь улсын цолтоо том цолтоо бүчүүд их халгаатай наадам байгаа шүү. Сумын аваргыг сайн баяр заа хаяад тухайд жил заам болж байсан. Тэгээд зүгээр санснаа л гэж. Гээл манай баян гэд бид нар баян бангаан гэж яа нэрлэлтэй. Баяах мас тэгээд намайг бас зоригчвол би барихгүй суужсэн чинь гар яг шагаач нэг задуу шууд амар юм агч. Тэгэл ухсгээл шагааг өдөглээ. Зөөлөө ярах гэж гэсэн. Ухсгээл 100 хонгодонгууд давж өгөө та. Тэгээд тэр маргаатаа болоод марг би хайцээ ба. Тэгтээ манайхаа тэгэл дараа нь би дэвсэнгүү шагаач яаж ийна гэлээ. Та хэлчихлээ. Тэгээд найзаагаад хоо хийж байгаа. Би тэгэл заана сумд ус 2 дүүс сумын зааныг хаяал тэн дээр их суулдаад за ер нь би чи ер нь бүх болох юм байна. Барилдах юм байна. Тэгээ манай найзуудаа чи ер нь барилдвал яасан бас болохоор байх шүү гэл. Тэгээл л 2008 он нааша хот руу наацах халтаа хатрахын бүх болно гэж хэлжээ л да. Тэгээд бүх болоод сайхан барилцсан. 2009 онд аймгийн начин цалтаа шүү дээ. За аймгийн начинга хэдэн онд авпаа? Аймгийн начныг би 2010 онд болж ирсэн. За. 2008 онд нэг үлтгэл хийж яагаад нэг жил гөр үлтгэл хийж чад. Сумандаа очиж барилдаад 2009 он сумынхаа наадмаар. Сумынхаа наадмаар нэг тухайд ч шигшээ 32 гэж барилдаг байсан. Шигшээ 32 өгөх гэдгсэн чинь би жоо хоцорч ирээд. Нөгөө гадуур тэнэ авчихгүй юу? Нормал гид тавьжсэн. Хөө мянга шигшээ барилгах чинь штэ 32 хүрсэн маа гэдэг. Тэгээд яжгаад 48 доллар барилдаад. Тэгээд төрүүлээд сумын ачаа авч яасан. Одоо манай нэг найз тухайд сайн барилж яасан юм. Одоо Говьлтай аймгийн Халиун сумын аймгийн алдарт байж төжилж байлтай гэдэг.
бас мэднэ ч үед ингээ найз төгөөд сайхан барилж байсан. Тэгээ найзтайгаа үзүүл төгөлдөө би нэг давуулж өгдөг. Тэр нь миний үндсэн мэхэр нь 100 утгаа зүүн давуулж өгдөг. Барилж байхдаа бол Ер нь зүү өшгөлөө нуусаа. үндсэн мэхэл ер нь хийх дуртай. Тэгээ үндсэн мэхэл хийх дуртай. Тэгэл гаргаал хайдаг байлаа. Тэгээ начин болоод. За тэгээ сумын начин болчлоо. Тэгэл тэр жил сумын начин болсон байжсэн чинь манай загт сумын баяр наадам болох гэж байгаа. Маргааш нь. Тэгээ би бодож байгаа. Энэ сумын начин болсон юм чи аймагт ч барилдана. Аймгийн зал авчих юм ер нь өөр дээр нь бол сумын начин болсон чи борол энэ бүр ихтэй болсон байгаа шүү дээ. Энэ цолоо юм амархан байсан юм. Морийнхаас амархан гэж бодцоо. Тухайн үед бас нэг сэтгэлийн хөөрөлөөр. Тэгээд аймгийнхаа наадамд очиж барилдаад хоёр давлаа. Нэгийн даванд нэг сайн сумын заа ах байд манай хүмүүртэй нэг ах яаяад. Тэгээ хоёрын даванд манай гол Болон гүйлэнгийн нэг аймаг арслан Буяндаг ахаар хоёр дав. Тэгээ гурван даванд аймаг арслан Үржинбаатар унжаал. За тэгэл за аймгийн наадамч аймар юм байна гэл. Тэгэл дараа нь 2010 онд манай найзлын дэдвэсэ. За одоо мянгана анжил сумдаа барилдана. Мянгана сумдаа. Бэлтгэлээс гайгууд ажиг сумдаа төрүүлэн сумын заан болно гэл. Манай найз Бацаахан Содбаяр миний хоёр найз. Хоёлаа тухайд бид нар ч мөгдөөр би сумын начин тэр хоёроо сумын заа. Солоого. Өнөө хичүүлгэр аймгийн цолонд яригдж байгаа. Манай Содбаяр ч Монгол хөргөөний нэг сумын зааны барилдаанд төрүүлсэн. Оо за. Хаалтын барилдаанд төрүүлсэн. Ер нь сайн сумын заа. Говьлтаа төрүүлнэ гэж ярьж байгаа. Аймгийн аслангийн хэмжиж яригдж байгаа. Заам байгаа шүү дээ. Тэгэл намайг сумраа өгөтлөн. Би ч гэсэн аймагт байлаа. Цолоого гэл. Тэгээ нэг энэ Төв аймгийн 2-3 сумын наадмаар 2 сумын наадмаар барилдлаа. Нэг наадам дээр очиод хоёрын давнд унчлаа. За тэгэл буцлаа. Нэг наадам дээр яваад болсон чинь ер нь бол нөгөө бас нэг хүнд нэг юм байдаг юм байлээ. Хүнийг хөшгөрсөн гэж ер нь харж болмааргүй юм билээ. Тэгээ Төв аймгийн Таач залуу байсныг хэлэх нь багтаад уу. Жохон бороо шивэрцээ сайхан гал баацаа. 5 доо эхлэх гэж нэг л гэж байна. Би чинь баруун талд 77 шууд гомс. За энэ дөрвөлөө сумын зам болж байгаа юм. Тэгэл юу яаж байгаа шүү дээ. Сумаргаал авъя. Би гэрлөө нэг нутгараа явах гал. Тэгсэн чинь нэг хөдөөний нэг ахгүй амарч наваа нэг. Нилээн жоохон тулгаадууд юм аа. Нарийнхандаа харах. Зэ гүндүүг сайхан ах. Жоон турхаа ах байсан. Хөр бас нүдээр нүдээр оллаад байгаа шүү дээ. Тэнийг амлцсан дээр. Тэгээ амлч. Би ч маргуу тунах юм бодоод байжсэн чинь амлч. Тэгэл уус гал бичнэс нэг ганцхан намааг. Яаж хайсан нэг юм бэ? Би дараа нь манай чамайг босоо өмсцөл гэж манай хэлчихсэн. Тэгэл унтчаал босчроо босоод ирсэн гал толгой иргээл. Юу болчихвол юу болчихвол гэж боддог. Тэгэл хэлбэрэн таажигч нөгөө харсан чинь нэг тугны наана хацал үсрээ хэлдэг. Юу болвол гэж бодож байсан. Тэгэл жоохон зогсож байгаа л толгойн нэг паник гарахгүй байгаа юм чинь гинт нөө шокнд орсон. Чангаж унсан юм лээ. Тэгэл унлаа. За тэгэл наадам сумын наадам өнгөрлөө. Сумын заан цал болох авах мөрөөдөл мөн ингээд өнгөрлөө. За сумрагоо юу гэжсэн заарн болио үлээ гэхлээр. Манайха дунд гоёо. Одоо тухай 7 сарын 8-9-ний үед болчихсон баха. Дунд гоёо аймгийн баяр наадам болж. Тэгээ бас манай аз нэг найз нөхдөж байсан. Манай нөгөө Бацаахан Содоо хоёр маань хоёлаа нэг нь Сүхбаатар руу. Нэг нь Хинтээ явдаг ч үлээ дээ. Тэр жил наадамд явлаа. Тэгэхээр бас би ч гэсэн 8 наадамд ч юм байл. Тэгээ угаасаа л нэгд сумд ч сумын зам чадчих юм байна. Тэгээ бас нөгөө сумрагоо явах тухай ч нөгөө унаам унаа их ховор. Оргонто 60-д бид нар ч явдаг гэсэн чинь. Хүний унаанд тавьж байгаа. Тэгээ дундгаараа зүгтээ уцаа байж суучлаа. Хотоос руу. Дундгаар. Тэгсэн чинь дундгаар яваад очсон чинь манай аймгийн бүхчүүд битүү байна. Дундгаар аймагт. Дундгаар. Манай улсын цалтаа бүхчүүд. Тэгэл энэ аймаг булган, өвөр хангаа, уус гэл. Тэгэл битүү байна. Тэгэл яваад очлаа, барилдлаа, бас нэг хоёр давчлаа. За. Нөгөө тухайн чинь сумын начин цалтаа байгаа чинь нөгөө цол амжилтаар юм гээд дээшэж явах нөгөө хөшин хүмүүст их таах магадлал өндөр. Тэгээд давчлаа. Тэгсэн жил манай ах тэгж байна. Чи яаж авч хоёр давчгаа л гэж. Гэхдээ яах вэ нэг үсэн чи хоёр давчлаа гэлээ. Тэгэл нөгөөтэй мэдлэг авчаа. Тухайд одоо Монгол улсын дархаа аварга одоо Навсаржин Батцуур байна шүү дээ тий. За тий. Батцуур аварга манай аймгийн начин цалтаа. Тухайд уу? Тухайд аймгийн начин цалтаа. Тэгээд завхны нэг аймгийн хацаа элбгийн баасан дорч одоо тэр их сайн энэ хоёрыг лэмдэж үзгүүл төрүүлэх болов гэж хүмүүс ярьж байгаа шүү дээ. Дундгавын одоо аймгийн арслан Занданбаатар ах байлаа. Тэр их бас сайн
хүмүүс энэ хэдэл дэше үзэн гэл. Тэгэл ер нь явсаар байгаа би шагараад ирлээ. Тэгээ би нотгийнхаа нэг одоо манай багш сэнэ чин баяр маань гэж хэлээ. За би энэ дэмжлэг амар зал авчмаар. Та намайг дэмжиж тэглээ. Тэгэл яалч харахгүй өстө манай нотгийн хоёр ах нэг одоо улсын чин баггүй тантаж шүгийн нэвж яалтчихлаа гэж. Энэ хоёр маань байжсэн. Тэгээ манай нэг нутгийн улсын зам соромзон бол тэгээд заан байжсэн. Улсын гард Батэрдэн хоёр улсын хэцэлтэй байлаа. Нэр бүгд үйжсэн. Манай говьтай ер нь амар байсан. Одоо нэг ховдын их 3 Ангаа Батбол Зэврүү сайхан 3 гэдэг чинь ер нь говьтайх чинь нэг хэсэг бол тийм байсан шүү дээ. Говьтай одоо яг тэднийг бас бич бас хараад бүх болыг гинт бүх болыг гэл. Хойд амар манай говьтай хөгжөөч бас бэлтгэл бол сайн. Олон хөө амтын тэн тэгээд нэг наадамд очиж барил төрүүлдэг. Бөхөөрөөр нь нураажсэн шүү дээ. Соронзон бол Батэрд нэг айлэрсэн. Манай амтулга хоёр гэлэн сайн манай сүнсэлтэй өгчөөд. Одоогийн гарах яг л ховдын хөтөлцгийн бүрэг сайхан гурав шиг л. Энэ гурав шиг л байсан. Манай говьтай ихэд. Одоо 10 хэдэн жилийн юм да тий. Аха. Яг бас барилдаанд холбоотой нэг юм сөвгчлөлтэй асуулт байна. Нөгөө нэг яг хүмүүс начны найраа энэ гэж ярьдаг шүү дээ тий. Нэг жижиг сажиг яраа мараа эсвэл тий. Эсвэл бүр нэг иймэрхүү бас байдаг гэсэн ингээд яг за чи өстой даралцж ийстэ гэж мө хижиг минжи гэж байгаа бүр бай. Зөөр чи сул зогсч чигээд нэг тиймэрхүү юм бас байдаг гэдэг шиг байгаа тий. Таны бас яг одоо аймагтай барилдаж байгаа шүү иймэрхүү юм болж юу? Ер нь бол яг одоо хүмүүс яг начны найраа л гэдэг яриа. Гоё энэ чинь начны найраа гэдэг чинь бол анх одоо бөөр энэ бүх дээрээс уламжилж одоо исэн их нь хаашаа. За ер нь бол нөгөө начны найраа мараа гэдэг чинь бол яг нутгийнхаа бас нэг гас нэг сайн байрлаж байгаа залуу шүү дээ. Нутгийн ах нар нь гоё одоо байгаа наадам бол дэмжих гэсэн зорилгоор. Тэгжил дэмждэг байхгүй юу. Тэгэхээр одоо сүүлийн үеч юм болохоор мөнгө төгрөг авдаг найраа мараа гэл их л одоо энэ сошиал чинь зүгээр хар мас янз бүр юм зөндөөл байна л да. Би бас бодоод байдгийг бас дэндүү бас үндэснийхээ уламжил гэмээр бас жоохон халтаад байна гэсэн ч юм уу тий. Бас хитрхи бас нэг мөнгө төгрөгтэй холбоотой. Одоо нэг бөхөөргөнч одоо нэг хүн бүх барилдаа төрүүлэхээс энэ найраагаар төрүүлжтэй гэдэг ч юм уу. Тиймэрхүү хандлагатай бас болцсон байна. Яг энэ дээр бас дивсэд суухадхаа миний хувьд ингэж бодохгүй. Манай монголчууд одоо нөгөө ондоошх зүйл гэж байдаг те. Дэлхийн нийт улс орон даяасаа бид нар юугаар ондоошд юм бэ гэхээр одоо магадгүй үндэсний баяр наадам байж магадгүй. Нөгөө талаараа гэхээр бид нар өөрсдөө юм тийм наргаанч эсвэл юм шогч те эрс дээр үесээ юм эсвэл ш. Тийм болохоор энэ бас нэг ингээд нэг амар ингэж албан ёсны ингэж уламжлал болж ёсолж ирээгүүцсэн. Гээд нэг ард түмний дундаа те нэг айрг ууж захта тэнд айрг ууж байгаа гой том бөхчүүд нь хэнийг унгаах, хэнийг яахаа шийддэг те. Энэ нь бас нэг баг зэрэг нэг юм байх ёстой юм шиг санагддээ миний хувьд бол. Яг бас нэг залуучууд одоо ингээл нэг сайн барилж байгаа ингээл залуучууд ч бас ингээл нэг өмнө сайн байж байгаа жоохон харимхтуу болсон мөхийг ахыг жоохон гээд нэг хэдвэл одоо намайг авчих болоо тий. Тэнгүүт нь авахгүйчүүд ахыг хичээл дэшээ цалаагчих болоо мөн гэсэн. Тиймэрхүү юм бол бас байлгүй яг хоо. Бас нөгөө талаараа за магадгүй нөө түнээ яриадсан жоохон нас дээр гарцсан нэг ах хүү дүүдээ гой боломж олгоод тий. Иймэрхүү юмнууд бас байдаг байх ер нь бол. Энэ ч бас манай бас ер нь бол тий иймэрхүү асуудал байгаа шүү дээ. Хаач ямар ч газрын наадам дээр оцсон нутгийнхаа түүнийг дэмжих. Тиймэрхүү асуудал ер нь байгаа. Байдаг. За мингах бас нэг зүйл асуулт суухад одоо зүгээр та бас яг үүнд залуу шүү дээ тий. Би хувьд бол бүр л хүүхэд байна таны хувьд тий. Тэнгүүдх таны хардаг нэг юм үнсэг эсвэл таны үзэл бодол ерөөсөл манай подкаст гэсэн үзэл бодлын талаар л байна. Гадаадууд манай үндэсний баяр наадмыг маш их одоо сүүлийн жилүүдэд маш их ирж үзэж байна. Одоо сүүлийн 3 жил гэхэд одоо энэ солонгосчууд ялангуяа хятадууд энэ Европын орнууд гэлтгүй маш их үзэж байна. Ганцхан баяр наадамд зориулж гэр бүлээрээ одоо ингээд ганцхан манай баяр наадмыг сонирх гээд ингээд ирж байна. За хөдөө гадаа маш их явж байна те. Тэнгүүд таны хувьд нэг дотроо ингээд за ингээд гадаад ирүүл нэг ийм юм илүүтэйгээр үзүүлчих юмсан. Монгол хүн нэг ийм юм илүүтэйгээр гадаадуудад таниулчих юмсан гэдэг юм юу вэ? Одоо ер нь бол одоо сүүлийн хэдэн жил бас яг чиний над асуулж байгаа үнэн яаж байна? Баяр наадам одоо ингээл энд тэнтхээ аймаг сумын наадамч бай, улсын баяр наадамч ярин гадаад жуулчдыг хэрж байна бас. Монголын үндэсний уламжил одоо энэ
бүх хурдан морины уралдааныг үзье гэсэн хүмүүс хэлдэг болсон байна. Энэ дээр бас нэг сур хараа марааныхаа тий одоо тэр нэг морины байтараа мараа гэсэн. Тэр нэг морин дээрээс харуулж тэр мэрийг гоё хөгжүүлээд тэрийг явуулвал их зүгээр болоо. Тэгээ бас нэг бүх мөхийнхэн барилдааны тий одоо шагаа харваа үзсний тий энэ минийг бас хөгжүүлээд нэг түлхүү тий хөгжүүлүүлээрэ бас нэг гоё болоо тайхан болох болоо гэсэн бодлоо явдаг. За SV подкаст туул голын өөнөөс үргэлжилж байна. За тэгээд залаа мянгах одоо ерөөсөө залаа мянгааг явчихна. За мянгах хоёлаа яг энэ хочныхаа талаар одоо илүү өргөжлүүлээд хэлгэнгүй яри. За одоо ч одоо хоч гээд байгаа ч юм уу нэргээд байгаа ч юм уу тэр нэг сүлдээ бол ер нь мэдхэ байсан шүү дээ. Хүмүүс ч тэгэл янз бүр. Яг нөгөө залаа гэдэг ягаад залаа мянгаа гэдэг наа хүмүүс тэгээд болохоор нэг пэс хаягаараа тэгээд нэрлэлцээ. Тэгээд нөгөө уяач нар бөхчүүд шагаа хараач маа нөгөө малгайтлахаа авдаг болохоор хүмүүс тэгээд нөгөө малгайтлахаарынхаа пэсээр одоо мянган баярыг хайж хараа залаа мянгааг хайчих нь хурдан гараад идэв шүү дээ. Тэгээд тэр утгаараа л хүмүүс тэгээд байдаг. За Түүлийг хоёлын гаргаад тавьсан малгаануудынхаа учрыг бас үжигтэй тайлбарлаад өгчөдгөө. За тэгээ. За тэгээ бас мэдгүй хүмүүс зөндөө байж магадгүй тийм шүү дээ. Одоо чи юм байхгүй аймгийн алдарт байж гэхээр им дөрүүлж. За. Тэмдэг нь им дөрүүлж байх хэвээр. Улсын алдарт байж нар бөөрнөхий тод мандаа эднээс. Аймгийнх нь дөрүүлж. Тэгээд залаа нь болохоор одоо түрүү айрг нь юм цагаан. Энэ болохоор бөөрнөх ингэ нар шүү дээ. Энэ болохоор түрүүмөр. Түрүүмөр түрүүлэхээр одоо ингэ бөөрнөх гэх юм гэсэн. Айрг нь болохоор ингэ сараараа. За энэ болохоор аймгийн алдарт байж малгай. За за хоёул ихнээс сайхан талтай. Энэ болохоор сумын алдарт байж. Сумын алдарт байж гэхээр юм гурвалжин тэмдэгтэй. Залааныхан ингэ өнгөнөөр гоц. Дөрвөн түрүү одоо ингэ 5 6 ариг цаалгаад. Энэ болохоор сумынхны юм цэгэр. Энэгээр л ер нь одоо аймаг сумын уяач нар одоо бие биенээсээ ялгаж харагдж байгаа гол шалтгаан нь энэ юм байна. Тэгээ стандарт олно. Дүүс одоо ингэ нэг аймгийн алдарт байж чи мэддэхгүй, сумынхан чи мэддэхгүй залаа малгайтай нөхдүүд манай хөдөөнийхэн зөндөл байдаг гэсэн шүү дээ. Одоо яг сүүлийн хэдэн жилээр нь бас нэг сайхан жигдрээр ицсэн байгаа ирэхэд. За энэ болохоор бас юу байна? Сумын заа. Одоо сумын заа. Одоо бүхрөө орондоо тий. Энэ болохоор сумын заа. Одоо ингээд сумын баяр наадамд нэг төрүүлсэн. Төрүүнийхэн чимгэн ногоо. Аймгийнх болохоор цагаан. Цэнхэр. Цэнхэр. Улсынх шар. Манайх би болохоор энэ төрүүн дээрнийх нэг 10-аар хийцээ. Ягаад бэлгэдэл нь болохоор өсч үүсхийн дээшээ дэвшин дээдлэхийн ирүүлгээд 10-аатай. Одоо энэ болохоор ингээ сумын наадам 6 шүгүүлсэн. Ийм сумын зам байна. За энэ болохоор аймгийн начны малгай. Тэмдэг мэмдэг нь бол дөрвөлчин боловч. Тий, аймгийнх ингээ дөрвөлж. Хангаар зилсэн байна энэ. Ямар ч энэ одоо шонхор шүү. Шонхор. Тий, аймгийн начны. Аймгийн баяр наадам нэг удаа тав давсан. Хөнгөд одоо ийм зураастай чимгийн энэ ихгүй. Одоо аймаг сумаар нэг амжилтаараа ялгарх гол юм энэ ихгүй. За одоо жишээ нь тэгвэл мингах энэ тэмдэг дээр одоо жишээ нь за нэг аймагта за яг бүхэн хувьд хоёул ярьчих тий. За сая та аймгийн начин. За тий. За аймгийн начин дээр байж байгаа за улсын наадам төрүүлэнгүүт яа тийм бэ? Энэ дээр яаж нэмэгдэх вэ? Улсын наадам төрүүлэхээр энэ залуу аймгийн начны малгайлах чинь тэр чихэр ингээд одоо гэрийнхээ сервантанд одоо сүүнээр болоод үлдэнэ гэсэн үг байхгүй. Тэгээ бүх юмыг дахиад солиод. Бүх юм ахаа солиод шинэ малгай, улсын авслангийн бөөргөө шар тэмдэг, улсын цолт өгшөд бүх тэмдэг бөөргөө байдгийг. Тэгээд энэ дээр улсын баяр наадам төрүүлсэн ийм шар чимэг нь улсын авслан боллоо. Тэгээд явна. Яг одоо энэ аймгийнх нь шартаа ингээд зэрэгцээ цуг байж идэггүй юу? Үгүй, тустай. Аймаг сум өнгө холилддог. Тустай байдаг. За. Бас их сонирхолтой юм тийм. Тийм ч одоо аймаг сум улсаар нь ялгаж байгаа гол юм чинь залааныхаа одоо энэ сүүлийн үед чих залаа тэмдэг зүйлс хүмүүс их байна шүү дээ. Тэгээд яг ялгаж байгаа нь бол тийм багтчихсан байна. За Мянгахын малгайны хувьд. Миний чих аймгийн алдарт байж энэ жил өнгөрсөн жил аймгийн алдарт байж болоод яг нэг аймгийнхаа баяр наадам. Энэ сумын би миний зоос борурэ гэдэг. Одоо хязгаарлаа. Даах шүтлэн 10 сумын 100 жил төрүүлсэн. Нэг жилийн дотор. 2 жилийн дотор. 2 жилийн. Тий одоо даагандаа нэг 4 5 төрүүлээд ч юм уу 6 төрүүлээд шүтлэндээ бас нэг 4 5 төрүүлсэн. Нийтдээ 10 сумын 100 жил төрүүлээд нэг аймгийн бүс айрагдсан. Нийтдээ нэг 12 мартахтаа
13 мөрцсөн юм байна. 12 төрүүлж нэг л аригдсан. Энэ жил одоо улсын баяр наадам дээр уралдана гээл. Одоо яг энэ надад маань энэ улсын баяр наадам. Тий, улсын баяр наадам. Би одоо манай нэг Монгол Улсын албад байж эднүтийн баян зүл гэдэг. Тэр найз дээр байгаа. Тэр найз маань улсынхаа баяр наадамд. Энэ жил бас 7 сарын 11-нд 17 сарын 10-нд хязгаарлалт явуулдаг байхгүй. Бас улсын баяр наадмын ингээ нийлт хязгаарлан хэлдэг мөрний уралдаан. Бас тэр их сайхан. Тэгээ бас манай найз тэр бороо манай улсын баяр наадамд уйж байгаа. Хаврхан амжилт гэж би боддог шүү дээ. Одоо ер нь сүүлийн үед бол нэг одоо энэ 10 сумын 100 жилийн төрүүлсэн амжилт баг нэг. Ер нь гэхдээ яг Монголын түүхэнд ийм Цөөхөн баг. байд юм болов? За Монголын түүхэнд одоо ер нь бол баг байхгүй хаа. Энд ч одоо Монгол улс даяараа ингээд сум байгуулсны 100 жилийн одоо ингээд аймаг байгуулсны 100 жилийн гэж бодож штэ. Тэгэхээр 2 жилийн дотор 10 сумын 100 жил төрүүлнэ гэдэг бол энэ бол хаврхан амжилт. Тэгтэл энэ нь бол хаврхан. Одоо энэс хойш 200 жилийн дараа л одоо 200 жилээр 10 сумын 100 жил төрүүлээ гэдэг бас нэг дараач ад 200 жилийн дараа гарч ил бас их. Тийм 100 жилийн түүхэнд бол энэ хаврхан. Яг энэ жил бас хэдэн сумын олон сумын 100 жил мэл байна. Бас өөр уралдаж байгаа хурдан сайхан буюу зөндөө л байна. Тийм дахиад нэг амжилттай зэрэгцүүлэх байгаа л гүйл явах бас тий. Одоо бол яг төвлөрсөн бүх анхаарал бол улсын наадамд. Энэ жил бол ер нь одоо улсын наадамд нэг ганц даах орлуулж үздэг юм байл гэсэн. Энэ гэхдээ одоо яг энэ улсын наадамд орлуулчихад байгаа нь яг өмнө нь амжилт үзүүлсэн байгаа мөн үү? Үзүүлэг битүү даах. Зүг. Битүү одоо анх удаа одоо энэ анх удаа. Зүг. Урж байгаа улсын наадамд яах вэ нэг хаан чисэн чамаагүй. Тэрийнх нь наадамгаас даах тавьж үзье гэж байна. Тийм шүү дээ. Манай морд чи уяа гал мал Говьтай аймагтай байдгийг. За. Тэгээ Говьтай аймгийн Гулингийн тал гэдэг сайхан газар байгаа. Говь хангаа асуулсан. Янз бүрийн сайхан Хурдан мор үеж яхад тийм стагаа сайхан тарсан газар байдаг юм аа. Тийшээ энд уяа дагцсан байгаа. Би бас нэг одоо нэг 2 хоногоос явах гал тэгэл байж. За юу бас яг нэг асуух юм байна л та зүгээр. Одоо яг нэг эр хүний хувьд ч юм уу эсвэл Монгол хүний хувьд ч юм уу одоо бид нар бүгдээ л дотроо боддог бах те. Яг улсын наадам маань яг ийм байвал зүгээр шүү. Эсвэл ийм болчоосоо гэдэг ч юм уу. Яг дотор нь ингээ өөрөө оролцож байгаа хүний хувьд нэг тиймэрхүү бодлоод байдгүй зүгээр. Ямар ч юм дээр бүхэн дээрөөж болно. Ийм ингээд иймэрхүү юм дээр шинжилэлт хийчихвэл илүү тэр нь гоё болноо гэдэг ч юм уу. Иймэрхүү юм байдаг болоо. За бүхэн дээр би улсын наадамд нэг 2 удаа л барилж ирсэн. Та өөрөө улсын наадамд барилж ирсэн мэн тий? Тий, барилж ирсэн. Яг хаа нэг хитэн онд үлээж нэг улсын нэг аймгийн чи илбэгээр гэдэг нэг тэр барилж. Тухайд одоо энэ хиймэл зүлэг тавьсан байсан. Амар өнөртэй ам хатаад юу барилдаг. Амар хэцүү байсан. Одоо энэ жил бас нэг хиймэл зүлгэн дээр барилдах юм шиг. Энэ минийгээс солиод байгалийн зүлгэн дээрээ сайхан барилдуулах нэг зүгээр болсон байна. Одоо яг жил болгон л нөгөө нэг наадмаар яг бороор таардаг тий аюу сонин. Би яг нэг амар бүх үздэггүй ч гэсэн. За нэг яалч нэг бороор таардаг тийм үү. Тэгээд бас бороо орохоор тэгэж яг асуудлаад үздэггүй эсвэл ер нь л амар халдвартай байдгүй. Яг одоо чинь одоо нэг хиймэл зүлэг чинь бас нэг бас их халуун даран босч байгаа халдвартай байдаг гэсэн нэг бороо бас их халуун даран. Бороо ороход ч одоо ингээл өнгөрсөн жилийн наадмаар харлаа шүү дээ. Зөндөө олон хүн бас халтар сурлаа. Тэгэл яг хөвгчүүд хүмүүс зарим хүмүүс яриалгаа бүтэн жилийн хөдөлмөр гэдэг. Ер нь бүх гэдэг юм чинь ер нь бүтэн жилийн хөдөлмөр шүү байхгүй юу? Бүх насных нь одоо хөдөлмөр. Спорт гэдэг чинь одоо залуу насны амжилт шүү дээ. Тэгэхээр бас тэр сумын улсын цал одоо улсын заа начаа хацаа автлаа гэж чинь бас ямар бэрхшээл даван туулсан байх вэ тий? Тэр миний чинь нэлээл бас зүтгэж гарч ирж байгаа шүү дээ. Шердаа өгдөд бас гарч ирж байгаа шүү бас. Улсын баяр наадамд цол аван барилдана гэж бас аймгийн сум гэл. За яг сумын заамаа гэл яг суманда сайхан барилдаад цол авч байгаа зөндөө л сайхан байна. Тэгээ улсын баяр наадам гэдэг бол энэ би бол хүмүүс бүтэн жилийн хөдөлмөр ингээд өнгөө төлжлээ барьчлаа гэх бизнес янз бүр. Ер нь миний тухайд бол бүх насных нь амьдрал те. Насных нь хөдөлмөр л гэдэг юм. Ганцхан улсын наадам л хүлээдэг шүү дээ. Ер нь ганцхан улсын наадамд хүлээн шүү дээ. Бүтэн жил хүлээн шүү дээ. Нэг алдаа гаргаад нэг унахт тэгэл баяртай шүү дээ. Нэг одоо минут секунд ч юм уу те. За та өөрөө барилдаж явсан хүнийхээ хувьд бол ийм байна тийм үү? За яг бас нөгөө нэг яг хоёул баяр наадмын үеэс ийм юм яриадах нь онцгүй байж магадгүй. Гэтэ яг жижиг институтээс хүндчүүл зүгээр ах гэж бодлоо. За.
унаач хүүхдүүдийн тал дээрс асуудал үүдэж шүү дээ. Одоо ингээд өвөл уралдах нь буруу зөв те. За ингээд хамгаалтын хэрэгсэлтэй даатгалгүй гэдэг ч юм уу. Эсвэл яг нэг юм яг одоо морин уралдааны хувьд бол те ямар хуу асуудлууд ямар хуу шинжилэлт хийвэл те. Ер нь ийм байгаа. Одоо ингээд уяашны ч гэсэн ялгаа авахгүй. Бүхэл бүтэн ингээд морь уйн гэдэг чинь маш их олон хүний хөдөлмөр хөдөлмөр хөрөнгө мөнгө санхүү их ордог юм шүү дээ морь уйн гэж. Тэгээд одоо зүгээр жир морь уйдгүй хүн амт ингээд харагдгаар ингээд эдгээр дутаадаа морь уяал уралдуулаад явж гин. Яг зарим хүмүүс их тэгж харддаг юм шиг. Энд чинь тийм биш байхгүй. Энд чинь морь бүх сур гэдэг чинь одоо энэ чинь үндэсний өв боломжтой. Монгол улс гэдгийг чи одоо тий үндэсний өв боломжтой нэгт. Хоёртоос одоо энэ сүүлийн үед ингээ хаврын морины уралдаан болохын зөв болохгүй зөв гэлгээд байна шүү дээ. Яг өвлийн хүүтэн мөтний үеэр бас морь уралдааны өөрөө урлаж байгаа чангалдаа. Ерхдөө нэг одоо нэг хаврын уралдааныг 5 сарын 1-ийг 4 сарын 1 болгоод ч жоохон нааш натаад. Одоо жоохон ингээ нэмэх 3 сарын 1 гэл ирэхэд одоо ингээл манай гом морьч нэмхрээс орчдөг байхгүй. Тэгэхээр нэг уян зөөлөн болсон үед нь те. Тэр их одоо морь уян гэдэг чинь одоо ингээл буцаагаал одоо ингээл зунжингаа уяал 10-11 сар гэж дахиад барьж аваад тийж. Одоо энэ сүүлийн морьч энэ жилийн бүтэн жил уяатай болсон шүү дээ. Одоо нэг одоо миний үе гэдэг яхаж би ч бас нэг 15 жил 6 жилийн өмнөөс анх хөдөө морь үйж чим бол нэг улсын баяр наадам болохоос өмнө нэг 6 сарын 1-2 ингээд жилээд баг дагаа сургаал 7 сарын 10-11-нд багт нэг 10 даамаг 7 5 морь үйж чад урчдаг байсан. Сармаар нэг азар бүдүүн морьсоор нэг 15-20 хоног яал. Одоо ч тийм байхгүй болцсон. Тухайн үед чинь Монгол морины чинь хурд хамгийн дээдл нь одоо яг нэг төш давтаад явдаг байсан баг. Одоо ч бас нэг хүмүүсийн одоо гол ярьж байгаа шалтгаан юм байна шүү дээ. Нөгөө одоо нэг наадам болсон ч энэ ирлиз хийж байна. Ирлиз гэсэн одоо тийм одоо нэг толгоонд юм суудсан. Энд чинь бас ирлиз хэрнээ одоо цаг үе дагаад те. Одоо жишээ нь одоо ингээл Эрдэнэ чулуун шар газар магна алтраа гэл азар ингээл одоо том улсын том адуу ярих чи эдгээр чи тухайн үед бүгд дээрээсээ цаанаас цус сэргэлтээд ороод ирсэн. Тийм л адуу байхгүй юу? Яг сүүлийн үед нөгөө импортын азрууд дэндүүх ороод ирсэн. Тэрийг нөгөө бас бизнесийн тал руугаач байна бас хүмүүстэй нааш цааш ингэ янз бүр зөндөл байна шүү дээ. Тэрийг харахаараа одоо уяаснаар ирлиз юм аваад гэсэн байг л. Хэмжээ одоо сүүлийн үед байх морь хэмжээд бол энэ бол гэхдээ морины хэмжилтийн энэ стандарт бол Монгол морины те Монгол морины хэмжээ байхгүй. Тэр ирлиз морин зориулж гаргасан тийм хэмжээ биш. Монгол морины одоо нэг Монголын одоо том доктор профессор бүгд гаргасан. Тийм Монгол морины хэмжээ байхгүй. Одоо яг сүүлийн үед нэг даах шүтлэн хязгаарлан яг нэг санд нэмүүл яг болов болох юм. Гэхдээ яг энэ хэмжээнд уралдах болж лээ шүү дээ. Болоо л. Өөр дүрм сайхан чанга барил уралдах болж байна. Наач хүүхдийн тал дээр болохоор ийм байгаа юм. Одоо ингээл зарим уяаш нарыг л чи өөрийнхөө хүүхдээ морь оруулахгүй хүний хүүхдээр оруулдаг. Тийм яриа маш их байдаг. Тийм ер нь бол тэр яг би бол өөрөө онжлээсэн. Гэхдээ одоо би ч өөрийнхөө хүүхд манай хүүхд жоохон 5-6 настай байгаа. Тэгэхээр одоо яг ерөөхдөө бүгдөө ингээд хүүхдүүд ч хөдөө очихоор морь мал асан мордон. Манай хүү яг нөгөө чингил үүдэлтэй байгаа гэсэн морь мал бүр том тамарцсан. Том ийтэй болсон. Тийм манай дүүнэрийн манай төрсөн дүүгийн хүүхд одоо тэр бор урагч 10 төгрөгч манай тэр дүүг төрсөн дүүгийн хүү унжээсэн. Тэгэл энэ тентгийн том наадам том жиг бүх наадам л унжээсэн. Одоо ч бүх уралдаан наадам дээр ч даатгалтай болсон. Хүүхдүүд даатгалтай болсон. Аав ээжтэй одоо энэ хүүхдийг морь унахгүй юу те? Дуртай унах үгүй юу гэдгийг одоо нөгөө хүүхдээс өөрөөс нь асууж авдаг гэсэн. Аав ээж дээр бүгд гэрэмээр хайрсан гэрэмээр хийсэн. Одоо тэгээ сүүлийн үед ч одоо морины хөрөг чинь бүгд цалин хөлстэй болцсон. Тэгэл нэг тиймэрхүү явж штэ. Гэтэ яг нэг үе бодвол бас болжлаа байна тий. За түрүүн тавс нөгөө Монгол морь, ирлиз морь гэж ярьлаа шүү дээ. Ер нь л яг Монгол морины хувьд одоо өөр ингээ бусад улс орны ч юм уу өөр ингээ сүмийн моринуудаас юугаар онцлог байд? Монгол морины онцлог гэхээр одоо энэ ирлиз адуунаас яг дэсвэр хатуужлаа. Одоо өвлийн хүүтэн, зуны халуун энэ дээрээ холын зайны уралдаан гэдэг ч юм уу тий. Одоо тухайн үед намаг морь ундаг байх ч одоо 28 км 30 км-ээс уралдаж ингээд Монгол морь уралдаг лээсэн. Одоо бол
Баярмын тухай хуулиараа азраг 20 км их нас 22. Ингээл бүгд багасцсан. Тасралтгүй гэхдээ нэг 50 км цагийн хурдтай бол давхиж байгаа шүү дээ. Гэтэл бол ер нь бол тасралтгүй 50 цагийн км хурдтай явдаг мөр одоо ховор шүү дээ. Яг тэгэл нэг үзүүр дээр нэг зарим сайн адуунууд нэг 50 барьж гин. Тэгэл ер нь бол нэг 40 барьж гин доо. 35-аас нэг 40 орол мод барьж гин. Гэхдээ яг юу яа гэм болов Монголоос өөр газар ингэж юм уртын газар уралддаг улс орн юм байт юм болов та энэ талаар суулж үзсэн үү? За би сая хавар манай Агуултай аймгийн уяач нар бас нэг уушаа хятад руу явсан. За. Монголын хөхөт ордс гэдэг. Тэгээд бас холын уралдааны зайг хамгийн дээдлийн холын уралдааны зай 20 км л хөрмөг байдаг юм лээ. За. Түүнээс дандаа ингээд богны 5 км 502 км гэсэн тийм тойрол уралч. тийм морин тойрол уралдаан их байдаг юм лээ. Яг ингээд тал дээрээ ингээд саган тавьдаг юм уралдаа Монголоос өөр. Монголоос өөр Монголд яг бас бидний бас нэг аханд үүсэж штэ тий. Яг одоо ер нь сүүлийн үед ч одоо бас нэг манайхан ч одоо хавар мавар морь мал уралдах болохоор ч одоо өргөн монголчууд ч одоо ингээд Монгол гэдэг одоо ер нь ерөнхийдөө бол манай Монголын үндэсний боломжтой уршаа бол амар хөгжөөд эхэлсэн байна штэ. Тэгээ одоо бас энэ өв уламжлаа бас нэг харийн бас тэ хятад мэтэр алчихгүй шиг. Яг бол бас тал дээр одоо хаврын мөрний уралдаан гэдгийг заавал 5 сарын 1-нд хорихгүйгээр 4 сарын 1 болгоо тэ. Хаврын дүнжин гараа гэд мөрний уралдаан болдог сайхан байдаг гэсэн шүү дээ. Янзын. Яг нэг засвараа шавхаад болгож альтгаа мэлтга сүлийн дүнжин гараа хүүхэд мөхдөд альтаж уусан юм болж исэн. Нэг бүр өвлийн хүүхэд ч юм уу 2 сарда хийжсэн дүнжин гараа зөндөл болж исэн. Сайхан болж исэн. Гэтэ өвлийн морины уралдаан нэр зайн талбай нэр баг байдгүй. Ойрхон шүү дээ нэг 12 3 км. Хамгийн нэлээд их мөрч 15 км суулдаг. Километр нь уралдааны зайн ойрхон. Тийм ээ. За. Мингахын хувьд л ер нь бол зүгээр ойрын зориг ч юм уу эсвэл нэг ойрын 10 жилийн зориг юу байна? Гэхдээ яг тэгээд талаас нь хавуулгүй хэлж болох. Бас нэг юу штэ нэг дэвсэн болгоно 5 давдаг наадам тий. Дэлхээ болгоно айрг амсдаг хөгчээр бас олон мянган сайхан Монголын уяач нар байна. Улсынхаа баяр наадамдаг морь айргдуулчих юмсаа гэсэн тийм бодлоо. Тийм л залхтаа одоо сүүл их 10 жилдээ. Тэгээ бодж санаж явах гэдэг бүх юм болдیں۔ Дөө. Тийм шүү тий. За ямар ч сан мингах манай нэвтрүүлэг бас метражтай тодорхой хэмжээний хугацаатай тий. Тэгэд яг бид нар нэвтрүүлгийн төгсгөлд нэг ийм асуулт сууд байна. Манай подкаст өөрсдөө оролцоод тэгээд өрлөг өгж явах үед та өөрөө зөвшөөрж явах үед ч гэсэн тий. За нэг иймэрхүү юм яриндаа би нэг иймэрхүү юмыг заавал хэлчих юмсан гэдэг ч юм уу. Тиймэрхүү үзэл бодол эсвэл иймэрхүү яриа байвал тэр боломжийг бид нар танд олгох тий. Тиймэрхүү юм байвал одоо энэ микрофон чөлөөт микрофон таны микрофон. Таас өөрийнхөө юм ярьж болно шүү. За ингээд нийт танаа энэ студийнхэнд баярлалаа. Ингээд өрөөд оролцуулаад бас гоё нэвтрүүлэг байна. Миний бодж явдаг юм болохоор юу яадаг. Одоо морины уралдаа уяач хүний үед бас барилж явсны хүний үед энэ заавал одоо энэ үндэсний баяр наадмаа гэвшээ тий. Энэ төв цэнгэлдэхий одоо энэ юм дээр биш. Хүү Монголынхаа торгоноогоо дивжин дээр тий. Байглаа. Тэн дээрээ бүхэн сайхан барилдуулаа. Тэн дээрээ сайхан морой урдууд хэрэг бүр яг байгальтай. Тийм гоё байгальдаарай. Түүл их гоё болох ахлаа. Тийм болтой юм. Үзэгчтэнс яг гоё тойроо суугаад сайхан тойроо суугаад ингээд дээр гоё нэг кинод байдаг шүү тий. Даншиг наадмын тэр шиг яг тэгж үзүүл байгальдаар их гоё болох. Ер нь бол зүгээр нэг жил ч юм уу тий. Нэг Хүн Монголын дивжин дээрээ усынхаа их баяр наадмыг хийгээд үзэж болно шүү дээ. Тийм их бодлоо. За тэгэл заавал одоо нэг тойруулах морилго одоо нэг стажамс ч барих шаардлага байхгүй шүү дээ. Эцэг сайхан том асар байх тойруулаад чөлөөтэй. Юу л Монголын талгаар нутг тий. Тэгэл энэ дээрээ сайхан бөхөө барилдуулаад морой уралдуулаад нэг 2 3 хоног Улаанбаатар дүүжиж ингэж яхаараа хүйдлээ одогтой сайхан 2 3 хоног наачвал тэр нь л сайхан болгож бодож байна. За тэгээд маш их баярлалаа гэдэг маш гоё яриа боллоо миний хувьд. Тэгээ сайхан үзэгч түмэндээ тий ард түмэндээ сайхан баяр наадмын мэдлэгийг төшөөлөд хоёлаа энэ дугаараа дуусгая гэж бодож байна тий. За одоо ингээ Монголынхаа нийт ард түмэндээ Дэнж отоод сайхан наадаараа гэж хүсээрээ. Морин хурдан бүхэн өвчтэй сурн мэрэгэн байгий. За тийм мингах бас манай подкастын ивент итгэж байгаа. Sui гэдэг нэртэй брэнд байгаа. Тэгээд эхнэр хүүхдүүд нь бол хэрэглэх юмнууд байгаа. Та магадгүй таач өөрөө хэрэглэж магадгүй. За энийг та ямарч хэрэглэдэ өгөөрэй.
эсвэр айс гэдэг. За будаа. За. За мөн түрүү ярьсан. За нөгөө манай 7 төрлийн жимсний жуус буюу эсви жуус байна. За би сайхан ингээ гаргаагаараа тавьчихнөө. За энд болохоор нөгөө Чанганцны бас манай компот байна. Манай компотоос олон савлгаатай. За энэ олон мандрины компот. Та өмнө мандрины компот юу нэгдэжсэн үү? Ер нь нэгдэг биш. Наад чи надад баг анх шиг харж байна. Тэгээ ер нь мандрины компотыг бас манай компани анх удаа оруулж ирсэн хийж байгаа газар байгаа шүү. За тэгээ мөн түрүүнд дурдсан пан чипс байна. За тэгээ хүүхдүүд одоо ер нь та бас бага насны хүүхдүүдтэй нөгөө будааны жигнэмэг гэдэг хүүхдүүд айгу дуртай байт юм да. Тэгээ будааны жигнэмэг байна. Тэгээд манай подкастт хамтарч хэлсэн SW брэндтэй баярлалаа. Энэ уут бас их гоё SW гэдэг. Тийм ээ, чи их гоё уут шүү дээ. Өглөө алга бас танаа гэрийн талах сүүг уудлах уут байгаасаа гэж хэлж байна. Өндөг талах сүүгээ хийж тэгээд уут байгаасаа гэж хэлж байна. За тэгээд энэ хүү бас подкастын маань Баяр наадмын тусгай дугаар энэ хүрээд өндөрлөө. Маш гоё хөгжилтэй сайхан яриа болсон гэж найдаж байна. Тэгээ эх 7 хоногт дахиад нэг тусгай дугаараар олцгаая. За тэгээд бас үзэж байгаа нийт ард түмэн бас үндэсний их Баяр наадам яг хаяанд ирсэн байна. Тэгээ бүгдээрээ хотол олноороо сайхан наадаарэ гэж SW подкастын зүгээс хүсэж байна. SW брэндтэй хамт байдагт баярлалаа. Тэгээд эх 7 хоногт бас нэгэн тусгай дугаараар маш гоё гайхалтай зүйлтэй уулзцгаая. Тэгээ баяртай. Туулганы өвөнөөс үнжилж байна. Баяртай. За баярлалаа. За сайхан боллоо шүү те. Сайхан.